Так. За урна эхлэх үү? За. За. Сайн байцгаана уу? За, өнөөдөр бид нэр Монгол Улсын их сургууль Монгол судлалын хүрээлэнгээс одоо уламжлалт зохион байгуулдаг Монгол судлалын хүрээлэн энэ одоо ээлжид лекцээр Монгол Улсын их сургууль шинжилгээ ухааны сургууль хүмүүнлэгийн ухааны сургуулийн Аз судлалын тэнхимийн ахлах багш доктор Болдоотрын Ариун Багал багшийн Монгол дахь гуйлын улсын судрын судалгаа хэмээх одоо лекцийг сонсох юм аа. Тэгээд Ариун Багал багшийн одоо гуйлын улсын судалдах Монгол Солонгосын харилцааны бичгүүд гэдэг одоо ийм ном гарсан байгаа. Тэгээд энэ номтой хамааруулаад мөн одоо өнөөдрийн токс гэдэг одоо Монгол дахь гуйлын улсын судрын судалгаа хэмээх одоо лекц одоо Ариун Багал багш явах юм аа. Тэгээд за Ариун Багал багш сайн байна уу? Тэгээд Ариун Багал багш бас товч танилцуулахад бол түрүүн танилцуулсанчлан одоо МУИС-ийн Монгол Улсын их сургуулийн шинжилгээ ухааны сургуулийн хүмүүнлэгийн ухааны сургуулийн Аз судлалын тэнхимийн ахлах багш. За одоо бол Сеулийн их сургуулийн Аз судлалын хүрээлэнд одоо зочин судлаачаар ажиллаж байгаа юм манай багш байгаамаа. За тэгээд Ариун Багал багшигаа энэ Монгол дахь гуйлын улсын судрын судалгаа лекцээ уншнуу хэмээн урьж байна. Баярлалаа. Бүгдэнд нь энэ өдрийн мэнд хүргэе. За өнөөдрийн та бүхэнд бэлдсэн энэ лекц бол энэ гуйлын улсын судалдах Монгол Солонгосын харилцааны бичгүүд хэмээх бүтээл сая энэ оны эхээр 2021 оны 1 сард Монгол судлалын хүрээлэнгийн одоо дэмжлэгээр Монгол судлалын хүрээлэнгээс одоо хэвлүүлсэн ийм ном байгаамаа. Тэгээд энэ номыг маань бас хэвлэж өгч тийм ээ. Мөн өнөөдрийн энэ лекцийг зохион байгуулж өгч байгаа нийт холбогдох хүмүүстээ маш их баярлалаа гэдгийг одоо илэрхийлэхийг хүсэж байна. За тэгэхээр өнөөдрийн лекц маань бол ерөнхийдөө энэ номоо та бүхэнд наривчлан танилцуулна гэсэн үг. За лекцийн маань ерөнхий дараалал бол ерөнхийдөө ийм 4 сэдвийн хүрээнд яригдана. За эхлээд нөгөө номоо танилцуулахын тулд тийм ээ гуйлын улсын судар гэж яг юу юм бэ? Юу яриад байгаа юм болоо? Юу гуйлын улс гэж юу улс юм бэ? Тийм ээ зарим хүмүүс бас мэдгүй хүмүүс байж магадгүй учраас үүний талаар яриад за дараа нь болохоор Монгол дахь гуйлын улсын судалгаа хаана явж гин? Манай Солонгос судлаачид маань ерөнхийдөө гуйлын улсын судрын судалгаа шиг гуйлын улсын судалгаа гэж хэлсэн байна. Гуйлын улсын судрын судалгаа ер нь аль хүрсэн байна вэ гэдэг талаар та бүхэн танилцуулна. За тэгээд дараагийн ах нь болохоор гуйлын улсын судалдах Монгол Солонгосын харилцааны бичгүүд ном руугаа ингээд наривчилж ороод за тэгээд өгнөлтөө хэлээд босгаамаа. За тэгээд надад 60 минут болгож байгаа гэж ойлгож байгаа зөв үү? Тав дэмч багшаа. Тийм болно багш. Тийм багш. За гуйлын улсын судар гэж юу юм бэ гэдэг ярина гэсэн тийм ээ. За гуйлын улсын судрыг ярихын тулд гуйлын улсын талаар ярих хэрэг болдог. За гуйлын улс гэж
аль улсыг хэлээд байгаа юм бэ гэвэл 918-аас 1392 оны хооронд Солонгосын хойг дээр дангаараа одоо байсан улс юм аа. За тэгээ энэ гуйлан улсыг бол яг уу яг Солонгосоор бол Хүрё гэж хэлдэг байгаа. Хүрё. За тэгээд одоо өнөөдөр бол Солонгосыг дэлхийд дахинаа Корея гэдэг байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээд энэ нь бол яг энэ 918-аас 1392 оны хооронд одоо оршин тогтнож исэн улсын нэрнээс үүдэлтэй юм аа гэж ойлгож болох нь байна. За тэгэхээр энэхүү улсын маань одоо түүх буюу гуйлан улсын судар гэж байгаа юм аа. За гуйлан улсын судар бол Солонгосын албан түүх байгаа юм. Албан түүх гэж юугаа хэлээд байгаа юм бэ гэхээр энэ гуйлан Хүрё улсын дараагийн одоо гарч ирсэн Төвсөн улсын одоо хааны зарилгаар бичигдсэн ийм түүх гэж ойлгож олно. За ерөнхийдөө гуйлан улсын судар маань бол 1451 онд бэлэн болсон. Тэгээд бэлэн болохын тулд бол маш удаан хугацаа туулж, тийм ээ, маш олон шат дамжлагыг одоо давж ингэж бичигдсэн байгаа. За тэгээд энэ юу гэж хэлээд байна гэвэл нөгөө Юан улсын судрыг Юан улсын дараагийн улс буюу Мин улс чинь ерөөсө 2хан жилийн дотор бичсэн гэдэг байдаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр дараагийн улс нь урднах одоо мөхсөн энэ улс ингээд мөхсөн шүү гэдгийг ингээд одоо бичиж түүх болгон ингээд үлдээдэг байгаа. Тэгвэл Төвсөн улсын үед бол ингээд гуйлан улс маань та бүхэн харахад 1392 онд мөхсөн байтал хизээ хойно 1451 онд буюу 60-аад жилийн дараа бол гуйлан улсын судар бэлэн болсон. За тэгэхээр энэ яагаад ингээд ийм удаан бичигдсэн юм бэ гэвэл мэдээж одоо сайн сурвалж, тийм ээ, түүхийг бол яг шударгаар ингээд сайн бичгийн тулд одоо зүй зохистой бичгийн тулд ингээд маш олон шат дамжлагыг туулсан байх нь. Тэгээд уг нь Хүрё улс гэдэг байгаа мөртлөөсөө яагаад монголоор гуйлан гэдэг байгаа юм бэ гэж ингэж хүмүүс асуух байх. Яагаад гэвэл энэ нөгөө Хүрё гэдэг үгийн маань хятад дуудлага нь гаоли юм байна. Гаоли. Тэгэхээр нөгөө монголчууд тухайн үед 13 дугаар зуунд Хүрё улс, Юан улс хоёр бол ингээ хоорондоо та бүхэн сонссон байх хүргэн, тийм ээ, хүргэн улс гэж ярьж исэн одоо тухайн үеийн харилцаа бол маш сайн байсан. Тэгэхээр бол ерөнхийдөө тэр үед бол Солонгос гэж бол ярьдаггүй байсан байх нь шүү дээ, тий. Тэгээд яг уу Гаоли улс, гуйл улс гэж хагаад гуйлан улс хэмээн бас бичигдсэн байгаа. Юан улсын судар дотор бол гуйл улс гэдэг яг бичсэн байдаг. За тэгэхээр яг уу Солонгос судлалаар одоо судлалын эрдэмтэд бол яг энэ Хүрё улсыгаа бол Хүрё гэдгээр нь нэрлээд явъя. Гуйлан улс гэхээр жоохон бас одоо тохиромжгүй байна гэдэг, тийм ээ. Харин Хүрё улсын түүх буюу энэ Хүрё улсын судраа болохоор одоо нэгэнд тогтцсон ёсоор нь гуйлан улсын судар гэдээ нэрлээд явъя гэдэг дээр бол ерөнхийдөө санал нэгдээд явж байгаа. За гуйлан улсын судар маань бол нийтдээ 139 ийм зохиол байгаа. За бүрдсэн нь бол сурвалжит гэр 46 байт, айллага 39 байт, илтгэл 2 байт,
олон шастер 50 бот, жагсаалт 2 ботоос ерөнхийдөө ингэ бүрдэж байгаа. За тэгээд бидний энэ ярих гэж байгаа энэ гуйлан улсын судардах Монгол Солонгосын харилцааны бичгүүд гэдэг тийм ээ. За энэ дээр бол би ерөнхийдөө 150 загтлах харилцааны бичгийг олж судалсан байгаа. Тэгвэл тэр 150 загтлах харилцааны бичгүүд энд харагдаж байгаа энэ сурвалжит гэрийн 46 бот биш үү тийм ээ. За энэ 46 ботын ердөө 2 бот дамнаад одоо 2 ботыг дамнаад 2 ботт нь л одоо миний судалсан энэ 150 гаруй одоо бичиг харилцааны загтал маань байгаа байх нь байна. Тэгэхээр та бүхний харж байгаачлан бол зөвхөн сурвалжит гэр нь 46 бот тийм ээ. Би дөнгөж хоёрыг нь ингээд одоо судалсан байхад цаана нь бол одоо маш их судалгааны ариун их одоо авдар сан хөмрөг байна гэдэг нь бол тодорхой харагдаж байгаа хаа. За Монгол дахь гуйлан улсын судрын судалгаа хаана явж байна гэж тийм ээ. За дараагийн хэсэг рүү орж байна. За үүн дээр бол судлаач Б. Лавга доктор энэ Монгол Солонгосын харилцааны уламжлал зэрэнд орж манай удирдагч багш байгаа. Би 2 удирдагч багшаар удирдуулсан 2 удирдагч багшийн маань нэг тийм ээ. За зэрэнд орж багшийн маань 14-р зууны сүүлч үеийн Зүүн Азийн олон улсын байдал ба Умард Юан Кореогийн харилцаа. За Эрдэнэ Чимэг багш тийм ээ манай тэнхимийн багш байгаа. Эрдэнэ Чимэг багшийн маань Монгол Солонгосын харилцаанд төрийн ураг барилтлагын гүйцэтгсэн үүрэг 13-аас 14-р зуун гэсэн энэ 3 томоохон бүтээл дээр бол одоо гуйлан улсын судрын талаар одоо ишлэн гуйлан улсын судрыг бас нэлээд хэмжээгээр оруулсан гэх юм уу да тийм ээ одоо судалгаанд тусгасан байдаг. За энд би бас далаа багшийг бас нөгөө бичгээ марцсан байна. Далаа багш бас нөгөө Монголын түүхийн ботуудтай бол энэ гуйлан улсын судрыг бол бас гуйлан улсын судрын бидээнүүдийг маш их одоо оруулсан байдаг. За томоохон нь бол яг энэ дөрв байгаа. За тэгээд энэ дараагийн слайдн дээр бол яг гуйлан улсын судрыг одоо голчилж тийм ээ одоо судалгаанда тусгасан гэх юм уу тийм ээ ийм бүтээл байна. За энэ шинжлэх ухааны доктор миний удирдагч багш магистр тэгээ докторийн ажил 2 ажлыг маань хоёулангийн удирдсан байгаа. Сүмэн Хатар багш тийм ээ. За Сүмэн Хатар багшийн 13-аас 14-р зууны Монгол Солонгосын харилцааны бичгүүд. За энэ бол 1978 онд хэвлэгдсэн байгаа. За дараагийнх нь болохоор дундад зууны Солонгос Монголын харилцааны түүх. За энэ бол 1992 онд одоо хэвлэгдсэн байна. За дараагийнх нь болохоор Хувлаа хаан ба Монголын эзэнт гүрний гадаад харилцааны бичиг гэсэн ийм 3 том бүтээл байгаа. За тэгэхээр Мятар агшийн энэ гуйлан улсын судалгаа бол яг он цагийн хэдийн үеийг хамарж ийнэ гэх юм бол 1218-аас 1294 оны хэсэгт холбогдох одоо мэдээнд багш Монголоос Кореогоос Монгол руу илгээсэн ийм загтал харилцааны бичгүүдийг судалсан байдаг. За нийтдээ бол энэ 301 загтал харилцааны бичиг болж байгаа. Багших. За тэгээд
Үүний дараагаар бол миний бие гол улсын судар Монгол Солонгосын харилцааны түүхийн сурвалж болох нь 1270-аас 1280 оны Монгол Солонгосын харилцааны бичгийн жишээн дээр хэмээх сэдвтэ докторийн зэрэг борилсон нэг сэдвт бүтээлийг хоёр багшаараа удирдуулаад одоо хамгаалсан байгаа. За энэ маань бол 2018 онд одоо хамгаалсан. Харин үргэлжлүүлээд 2021 онд бол энэ докторийн судалгааны ажлыг тийм ээ ингээд засан сайжруулад тэгээд мөн онлын тийм ээ нэгдүгээр бүлэг буюу онлын тэр хэсгийг нь одоо хасаад за тэгээд гол улсын судалдаг Монгол Солонгосын харилцааны бичгүүд намаа Монгол судлалын хүрээлэнгийн одоо тусламжтайгаар хэлсэн байгаа. За тэгэхээр ерөнхийдөө ийм байгаа. За тэгээд энэ дээр нэг ярих хэвээр юм хэлэх хэвээр юм байгаа тийм ээ. Тэр маань болохоор та бүхэн одоо слайдыг харж байгаа байх. За Сумиатар багшийн судалгаа болохоор 1218-аас 1294 оны хэсэгт холбогдно гэдэг уг нь танилцуулж чад байдаг тийм. Гэсэн хэрнээсээ миний судалгаа болохоор 1270-аас 80 он хүртэлх мэдээ баримтууд байгаа гэдэг ингээд юм тий. Тэгээд эн чинь тавцж байгаа юм биш үү гэдэг асуулт гарах бах. Тэгээд үүнд нөгөө урьдчилаад хариулахад бол багшийн энэ хамгийн эхний хоёр хэсэг дээр тийм ээ эхний хоёр энэ бүтээлийн тэргүүн дэвтэр, дэд дэвтэр гэдэг тийм ээ. Энэ хоёр маань болохоор ерөнхийдөө 1218-аас 1269 он хүртэл мэдээ баримтыг шүүж үзсэн байдгийн багш. Харин 69 онд дуусж байгаа тийм 69 оноор тэгээд би бол үргэлжлүүлээд бид хоёр багшийнхаа бас хамтдаа 1270-аас 80 оны мэдээсэлтийг бол шүүн үзсэн бол энэ багшийн энэ гаргасан энэ Хувлай хаан ба Монголын эзэнт гүрний гадаад харилцааны бичиг гэдэг энэ 2015 онд хэвлэгдсэн энэ номон дээр болохоор 1294 он хүртэлх энэ одоо 59-өөс 94 он хүртэл гэж юм тийм ээ 80 хүртэл нь бол ингээд судалчаад байна тийм ээ 80-аас хойших 81 гэдэг ингээд явж байгаа. Эднэр нь болохоор ерөнхийдөө дандаа чагсаалтууд байгаа. Багш бол энэ номондоо одоо Солонгостой холбогдох энэ мэдээ баримтуудыг ерөнхийдөө бүгднгийн тийм ээ захидал харилцааны бичгүүдийг орчуулж одоо зүйл тайлбар хийгээгүй ерөнхийдөө ингээд чагсаалтыг ингэж гаргаж өгсөн ийм бүтээл болсон юм аа. Тэгэхээр үүгээрээ бол онцлогтой байгаа. За тэгээд сая баахан ярьсан зүйлээ хойтлын слайдн дээр хайцсан. Одоо энэ дээр бол их тодорхой харагдаж байгаа юм тийм ээ. Нийтдээ 307 гадаад харилцааны бичгийг бол ингээд 1218-аас 1269 оны хэсэгт холбогдохын энэ 78 92 онд хэвлэгдсэн номнуудад бол багтаасан бол 1270-аас 94 оны хэсэгт холбогдох мэдээнүүдийг бол харилцааны бичгийн чагсаалтуудыг ингэж гаргаж өгсөн байгаа. Мөн Эртний Солонгос ханзыг нь бол бас багш оруулж өгсөн байдаг. Тийм. За ингээд лекцийн маань одоо гол хэсэг рүүгээ шилжиж байна тийм ээ. Гуйлан улсын судар Монгол Солонгосын харилцааны бичгүүд номонд маань бол тийм ээ Монголын түүх соёлтой холбогдох мэдээ баримтыг
1270-аас 1280 оны Монгол Солонгосын захидал харилцааны бичгүүдээр дамжуулан судлаад энэхүү бүтээлээрээ бол судалгааны эргэлтэд оруулж тэдгээрийг бол монгол хэлээр анх удаа орчуулад тэгээд эрдэм шинжилгээний зүйлд тайлбар хийсэн ийм бүтээл байгаа. За энэхүү ном маань бол дэлгэцэн дээр харж байгаачлан за ийм бүтцтэй байгаа. За оршил 1-2 дугаар бүлгүүд за дүгнэлт за summary ном зүй хавсралт гэсэн хэсгүүд байгаа. За 1-р бүлэг бол гуйлан улсын судар гэсэн бүлэг байна. За 2-р бүлэг маань болохоор гуйлан улсын судар дахь Монгол Солонгосын харилцаанд холбогдох мэдээ баримтууд 1270-аас 1280 он. За 1-р бүлэг буюу гуйлан улсын судар гэсэн бүлэг маань бол дотроо гуйлан улсын судрыг одоо хэрхэн яаж тойрвсон юм бэ? Тойрвол зүй тийм ээ. За гуйлан улсын судрын бичлэгийн хэлбэр болон бүтц ямар хэлбэртэй юм? Одоо ерөнхий бүтц нь ямар юм тийм ээ? За тэдгээрийг бол задлж оруулсан байгаа. За гуйлан улсын судрын хэвлэлт ба түгээлт яаж хэвлсэн? Хичнээн бар байдгийн тийм ээ. Тэгээд тэрийг хэрхэн түгээсэн, зарлан тунхагласан энэ талаар харуулж өгсөн байгаа. За тэгээд гуйлан улсын судрын одоо хамгийн үн цэн юунд оршиж байгаа юм бэ? Энийг одоо бид нар одоо монголчууд тийм ээ одоо Монголын солонгос судлалынхан судлах ямар ач холбогдолтой юм бэ гэдэг тийм ээ энэ талаар оруулж өгсөн байгаа. За дараагийн бүлэг бол үндсэн одоо том хоёр зүйл бол хуваагдж байгаа. За нэгдүгээрх нь болохоор гуйлан улсын судар дахь Монголын холбогдол бүхий баримт мэдээ яг ямар төрлийн мэдээнүүд байдгийг тийм ээ. Тэдгээр нь одоо хичнээн төрлийн ямар онцлог одоо сонирхолтой зүйлүүд байна тийм ээ. За түүнийг бол оруулж өгсөн байгаа. За ингээд дараагийн хэсэг нь бол гуйлан улсын судар дахь Монгол Солонгосын харилцааны бичиг гэдэг илүү нэрээс ч ороод за тэгээд харилцааны бичгүүд маань болохоор дотроо Монголын их хаанаас Күрээ улсын ванд илгээсэн зарилгын бичгүүд, Күрээ улсын вангаас Монголын их хаанд илгээсэн өргөх бичгүүд, Монголын засаг газраас засаг газар гэдэг тийм ээ. Засаг газар гэдэг нь яг ерөнхийдөө засгийн газар л гэж Монголын төрөөс л гэсэн утгатай. Тэгээ яг яагаад засаг газар гэж одоо яасан юм бэ? Энд дээр ингээд номд оруулсан юм бэ гэхээр засгийн газар гэхээр илүү нөгөө орчин үеийн маягтай ингээд жоохон сонсогдоод тэгээ тэгээ ерөнхийдөө бол бас тухайн үед засаг газар гэж одоо ярьж хэлж бичиж тэмдэглэж байсныг одоо Смятер багш маань одоо энэ байдлаар явъя гэдэг засаг газар гэж илэрхийлсэн байгаа. За тэгээд хамгийн сүүлийн хэлбэр буюу Күрээ улсаас Монголын засаг газарт илгээсэн албан бичгүүд. За тэгэхээр ерөнхийдөө энэ дөрвдөр одоо өнөөдөр бол одоо төлөвлөрч та бүхэнд танилцуулах гэж байна. Гэхдээ мэдээж бүгдийн одоо ярьчих юм бол одоо 150 захидал бичгийг бол бүгднийг танилцуулж мэдээж ганц цагийн дотор амжихгүй. Тэгээд мөн бүгднийг нь одоо яг товч байдлаар танилцууллаа гэх юм бол танилцууллаа гэж бодоход одоо уншигчдаа үлдээх тийм ээ нууц уншигчдаа үлдээх энэ үн цэнийг бас үлдээх хэрэгтэй ахаа. За тэгээд энэ хэсэг маань бол нөгөө харилцааны бичгүүдийн эртний солонгос их ба монгол орчуулга. За тэгээ харилцааны бичгийн онцлог гэсэн ийм
сэдвтэй байгаа. Гэхдээ энэ эхний тэр түрүүний ярьсан тийм ээ. Энэ хэсэг дээрээ ерөнхийдөө гол фокус өгч ярих болно. Гуйлын улсын судардах Монгол Солонгосын харилцаанд холбогдох мэдээ баримтуудыг одоо товчхон хэмжээнд бас та бүхэндээ танилцуулахгүй бол сонирхолтой байх. Шууд ингээд захидал харилцааны бичиг гэдэг ингээд явчихаар тийм ээ. За тэгсэн чинь ерөнхийдөө бол гуйлын улсын сударт болвол яг энэ 70-аас 80 оны хамрах хүрээнд нь 530 гаруй 537 бол Монголтой холбогдох мэдээ баримтууд байдаг. 537 ширхэг. Тийм ээ. За үүнд маань бол захидал харилцааны бичгүүд маань орж ийн. Мөн бас жижигхэн бас Монголоос илж ирв ч юм уу тийм ээ. Энэ жижиг мэдээнүүд ч орж ийн. За тэгээд дэлгэцэн дээр бол одоо 1270-аас 80 хүртэл ингээд оноор нь ингээд жагсаацсан тийм ээ. Бага энэ нь болохоор 70 онд одоо нийт хичнээн хэмжээний одоо Монголтой холбогдох мэдээ гарч ийн. За ингээд 80 онд хэд гарч ийн гэдэг ийм харьцуулсан үзүүлэлт байгаа. За ингээд харахаар 71 онд хамгийн их Монголтой холбогдолтой мэдээ баримт гарсан байгаа. За тэгээд энэ яагаад юм байгаа юм бэ гэдэг талаар нь бас дараа нь та бүхэндээ товчхон танилцуулна. За тэгээд энэ хүү 537 мэдээ маань ерөнхийдөө 21 зүйл ангид бид хувааж авч үзсэн байгаа. За тэгээд зүйл ангиудыг бол та бүхэнд танилцуулахад бол Монголын их хааны зарлиг, жуу бичиг, Хүрээ улсын илтгэл өргөх бичиг, Монголын засаг газраас Хүрээ улсад илгээсэн албан бичиг, заавар. Эдгээрийн талаар ярих учраас ингээд бас яагаад вэ? Тэгээ давхцаад байна тийм ээ. За цааш нь явъя. 5-аас нь эхэлчихье. Хүрээ улсын ван Монголын хаанд бараалгасан тухай мэдээ баримтууд байна. За энэ нь бол нийт 537 мэдээ баримтын маань 5.7%-ийг эзэлж авах жишээтэй тийм ээ. За тэгээд цаашлбал Хүрээ улсын ван их гүрнээ айлчилсан тухай мэдээнүүд байгаа. За их гүрнээ айлчлан гэдэг нь Монголд айлчлахыг, Юан улсад айлчлахыг хэлээд байгаа. Их гүрэн гэдэг нь тийм ээ. За мөн Монголоос Хүрээ улсад очсон элчийн тухай мэдээ, Хүрээ улсаас Монголд очсон элчийн тухай мэдээ, Монголоос Хүрээ улсад өгсөн бэлэг, соёрхлын тухай мэдээ, Хүрээ улсаас Монголд өргөсөн бэлэг, ховор зүйлсийн тухай мэдээ. Зөвхөн монголчууд Хүрээгоос аваад байсан юм уу гэж тийм ээ. Үгүй байна. Бас яах нь эргээд бас Хүрээд бэлэг, сэлт, ховор зүйлс бас өгдөг байсан шүү дээ тийм ээ. За үүнийг бол ингээд гуйлын улсын судар одоо тэмдэглэгдээд үлдсэн байх жишээтэй. За Монголоос цэргийн хүнс хангамж шаардсан тухай мэдээ баримтууд бас байна. Монгол жанждын тухай мэдээ баримтууд байна. За дарагчийн тухай мэдээ баримтууд байна. Монгол гүнжийн тухай, Монгол цэргийн тухай, Монгол Хүрээ хамтарсан цэргийн тухай, данжийн тухай, данж гэж нөгөө гуйлын улсаас Хүрээгоос Монголд нөгөө барьцаа болж одоо ирж байгаа тийм ээ. Үүнийг данж гэж байгаа шүү дээ тийм ээ. За тэгээд цөллийн тухай Монголоос бас нөгөө их мэдлэлтэй, өндөр зэрэгтэй хүмүүс тэгээд бас юм нөгөө шийтгүүлээд энэ Хүрээ рүү цөлөгдөж ирдэг байсан тийм ээ. За энэ мэдээнүүд бас цөөнгүй хувийг эзэлж байна. За тэгээд урагч тэрслэгчийн тухай мэдээ. За энэ жанжин тэр
одоо төшмөл сайд Монголд ингээд дургцсан гэдэг тийм ээ. За ийм мэдээнүүд бас гарсан байдаг. За тэгээд 21-т нь бол бусад мэдээ гэдэгт нь одоо янз янзын зүйлүүд байгаад тэгээд эдгээр урд гарсан хорд багтаж орохгүй одоо ганцхан ширхэг ч юм уу те ийм мэдээнүүдийг оруулж өгсөн байгаа. За тэгээ ийшээгээ орохоос өмнө юугаа ярьж байгаа гэсэн байна тийм ээ. 1271 онд хамгийн их одоо мэдээ байгаад байна. Тэр нь яагаад вэ гэдэг талаар. За 1260 онд бол Курей улс Монголын хараат буюу төшмөг улс болох албан ёсоор илэрхийлсэн байдаг. За үүнээс хойш бол Монголын талаас удаадараа Курейгийн засгийн газар их газарт гарч ирэх, данж илгээх, цэргээр туслах, өртөө байгуулах, хүн амын тооллого явуулах, дарагч суулгах зэрэг шаардлагуудыг одоо хүргэж байсан. За тэдгээр шаардлагын нэг болох Монголоос Курей улсад суух хамгийн анхны дарагч илгээсэн яг цаг хугацаа нь болохоор 1270 онд Тодор гэж хүн дарагчаар одоо Курей улсад очсон байгаа. За тэгээд тухайн үеийн Курей улсын хаан буюу Ван тийм ээ. Вонжун гэж ван байсан. За энэ Вонжун ван болохоор Хувлаа хаанаас ураг холбохыг гуйсан. За энэ бол мэдээж маш олон одоо шалтгаантай тийм ээ. За тэгээ мөн маш олон ач холбогдол үр дагаврыг авчирсан ийм үйл явдал байгаа. За мөн засаг газар нь бол Канхуа арал руу нүүгээд хэдэн 10 жилийн одоо нүүр үдчихэд байсан. За энэ яагаад вэ гэвэл нөгөө их газар Солонгосын хойгоос ердөө ингээд харагдах зайтай ийм арал авахгүй юу Канхуа гэж арал те. Энэ арал руу нөгөө Курей улсын засаг газар нь бол нүгэд очсон байсан. Яагаад вэ гэвэл монголчуудын товтлогоноос байгаад. Тийм. Үүнээс болоод тийм ээ. За тэгээд Вонжун ван бол их газар руу нийслэлээ буцаан шилжүүлэх ажлыг хүчтэй явуулж эхэлсэн ч одоо түүнтэй холбоотойгоор 3 тусгай цэргийн Өмнө самун дэгдсэн. За мөн улмаар Курей Монголын цэргийн холбоо туслах самууныг бол хүч хавсран дарсан гэх мэт томоохон үйл явдлууд энэ онд давхцсан байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотой яах нь бичиг баримт одоо бичиг цаас наашаа цаашаа мөн одоо илч тийм ээ мэдээ гэх зүйлүүд бол эрчимжсэн байдаг байна. За тэгээд яагаад их байгаа юм бэ гэдгийг нь бол ингээд тодорхойлчихлаа тийм ээ. Харин одоо болохоор судлан буй мэдээ баримтын төрлийн хувьд хамгийн их хувь эзэлж буй мэдээ нь бол очсон, ирсэн, элчсийн тухай мэдээний дараагаар мэдээж энэ чинь нөгөө илч ирж очиж ижил одоо үйл явдал мэдээ баримт өрнөхөд байна л да тийм ээ. За үүний дараагаар бол Монгол гүнжийн тухай мэдээ баримт одоо удаалдаг. Маш их хэмжээг эзэлж байна тийм ээ. За энэ нь бол нийт мэдээний 10 орчим хувьтай тэнцэнэ. 537 мэдээ баримтын 10 орчим хувь гэхэр чинь за бараг нэг 55 6 одоо баримт
Монгол гүнж тэглээ, Монгол гүнж инглээ гэх одоо мэдээнүүд байгаад байна шүү дээ, тийм ээ. За. Коре улсын унжууны ширээ залгамжлах хүн Шим, Ван Шим байх нь тийм ээ. 1274 онд Хувлай хааны гүнж хутлаг килмиштэй төрийн ураг барилцсан. За үүнтэй холбоотойгоор Вангийн магад тэмдэглэлт тулгуурлан бичсэн Гуйлан улсын судрын сурвалжит гэрийн хэсэгт тэмдэглэсэн Монгол гүнжийн тухай мэдээ баримтууд бол Монгол гүнжүүдийн тухай мэдээ баримтууд бол яг 74 оноос бол эхэлдэг байгаа. За тэгээд сурвалжит гэр хэсэгт бол тэмдэглэсэн Монгол гүнжүүдийн мэдээ баримтууд бол ихэвчлэн гүнжийн цол нэрийг заалгүйгээр одоо тэр гүнж ч юм уу тийм ээ тэгж бол ерөөсөө заагаагүй байгаа. За Вангийн хамт морилсон орд хаш, ан аав, хурим найр, их гүрний айлчилсан зэрэг тэмдэглэлүүд одоо ерөнхийдөө эзэлдэг. За жишээлх юм бол одоо Гуйлан улсын судар дээр яаж гарч ийн вэ гэж тийм ээ. За Ван гүнж 2 Пүг уулын Нагсан хийдэд морилов. За гүнжийн мэндэлсэн өдөрт зориулан хоригдлуудыг суллав. За ингээд бүгдээр нэг он сарнууд нь гарна шүү дээ тийм ээ. За тэр сарын одоо юу гэдэг хаврын тэргүүн сарын шөнийн 15-нд ч гэдэг юм уу тий 15-ны өдөр гэдэг ингэнгүүтээ одоо би жишээ татаж ярьж байгаа тийм ээ. Гүнж Сапан ордонд хүү Вангууныг төрүүлв. Гэх жишээтэй. За мөн Ван гүнж 2 дарагчийн хамтаар Мёгод гэдэг газар ан авлахыг толбон баясав. Гэх мэтээр бол ингэж тэмдэглэгдсэн байдаг. За тэгвэл дараагийн одоо мэдээгээр бол уучлаарай агшаа. Нөгөө мэдээ та юугаар шилжиж байгаа юу? Тэний презентацийн л харагдаж байна. Презентацийн харагдаад байна уу тий? Юугаар солиод? За одоо болж. Одоо Word файл харагдаж байна тий? За түүний дараачаар бол дарагчийн тухай мэдээ одоо захилж байгаа. За энэ ангиллал бол Монголын холбогдлолт бүхий нийт мэдээний 8.5%-ийг эзэлж байгаа. За ер нь бол Монголоос Коре руу дарагч илгээсэн түүхийг нэхэн үзэх юм бол 1231 онд анх Салидай Жанжин тэргүүтээ Монгол цэрэг Кореог товтолсон үеэс улбайтай. За Монголын цэрэг бол Кореогийн нийслэл Кэгёныг товтлохоор зэхэж бууж өгөхийг бол шаардсан байдаг. За тэгээд энэ үед бол ямар нэг бэлтгэлгүй байсан Гужун Ван Монголын талаас тавьсан нөхцөлийг хүлээж авахаас өөр аргагүй байдалд орсон байдаг. За тийм учраас Салидай Жанжин тийм ээ Кореогоос цэргээ гаргах нөхцөлтэйгээр Согён болон Коре улсын баруун хойд нутгийн хот хэрмүүдэд 72 дарагчаа суулгаад одоо суулгасан тухай мэдээ баримтууд бол байдаг. За тэгээд Яодон руу цэргээ татсан Салидай бол 1332 оны 2 дугаар сард Коре улсын хэргийг ерөнхийлөн захирах үүрэг өгч энэ Худан гэдэг хүнийг тийм ээ Кэгён руу томилсон байдаг. За тэгэхээр энэ Кэгёнд одоо томилогдсон очисон дарагчийн маань үүрэг болол тийм ээ Коре улсад сууж буй нийт дарагч нарыг захирах явдал бөгөөд Кореогийн төрийн дотоод хэрэгт оролцох явдал байсан юм аа. За цаашлах юм бол Гуйлан улсын сударт 1232 оны 5 дугаар сард Кореогийн хойд хязгаарын Юнган Сонжу гэдэг тийм ээ
эдгээр газруудад бол 4 дарагч суулгасан тухай зурвас мэдээ байдаг. За мөн оны 7-р сард Юнбук цаан нэг хойд нутгийн хот цайзуудаас дарагч нарын ном сумыг хураалгахаар илгээжээ. Түүнийг нь бол сонжууд хүрэхэд дарагч харуулж алсан тэмдэглэл байдаг. За түүнчлэн сурвалжид бол мөн оны 8-р сард Согёны Сонмунса гэдэг энэ Сонмунса гэдэг нь бол одоо юу байна? Тушаал байна, хэрэгэн зэрэг байна тийм ээ. За миний гэдэг хүн миний тэргүүтний дарагч нарыг хороох төлөвлөгөө. За 9-р сард Монгол руу илгээсэн төрийн бичигт нийслэл болоод олон тасганыг бол дарагч нар өндөр хүндэтгэл хүлээж буй хэдий ч заримдаа тушаал биелүүлдэггүй тухай тэмдэглэл бие зэргээс үтгэхэд Монголын дарагч энэ ингээд шагуучдах. За Монголын дарагч Көрөөгийн түшмэл ардуудын хооронд таагүй хүүтэн харилцаатай байсныг илтгэн харуулж байгаа юм. Мэдээж ойлгомжтой шүү дээ тийм ээ. Одоо төрийн хэрэгт нь оролцох гээд очсон энэ одоо тагнуул гэхүү тийм ээ. Одоо хөндлөнгийн энэ том даргыг дарагч гэж нэрлэдэг байгаа энэ одоо дарагт нутгийн иргэд мэдээж яаж таатай хандах вэ тийм ээ. За гэхдээ энэ ихэнх үед бол ийм байсан. Тэгээ сүүл рүүгээ бол бас байдал маш өөрчлөгдсөн байдаг. Сүүл рүүгээ гэдэг нь болохоор одоо 1270-80-аад оноос хойш гэсэн үг тийм ээ. За тэгвэл судлан буй үе буюу 1270-аас 80 оны сурвалжийн зурвас мэдээнд бол нийт 10 дарагчийн нэр тэмдэглэгдэн үлдсэн байдаг. За тэдний нэрийг дурдах юм бол Мөнхөд, Тодор, Чинхүн, Жао Тяни, Ли, Хэйдо, Жоуши Чан, Швантан, Шимо Танчи, Тариач гэсэн ийм 10 дарагчийн нэр гарч байгаа. За зарим нь бол ингээд нөгөө Монгол нэр гэхэд бол бас тавхан гайхаж байгаа хэ хэцүү харагдаж байгаа хэ. За энэ яг нөгөө гуйлан улсын судар маань өөрөө нөгөө эртний солонгос ханзаар ингээд бичигдсэн байгаа. Тэгэхээр монгол хүний нэрийг одоо ханзаар галилаад ингээд бичгээр одоо монгол хүний нэр биш юм шиг сонсогдтлоо. Одоо өөр тэмдэглэсэн байдаг л да. Тэгээд нэгдүгээр тэрнтэй бол холбоотой. Хоёрдугаарт болохоор тухайн үед бас яг заавал монгол дарагч биш мөн нөгөө юу юм бэ? Одоо дотор газрын тийм ээ одоо сурвалжтай ийм дарагч нар бас тэмдэглэн ирсэн байхыг бас үгүйсгэж болохгүй. Тэгэхээр үүнийг бол хоёр талтай харах нь зөвөө. За тэгээд тэдний үйл хэргийн талаар бол сурвалжид тэмдэглэхдээ гол төлөв анх Монголоос дарагчаар томилогдсон ирсэн хугацааг нь тэмдэглэсэн байдаг. Одоо жишээлх юм бол тэдэн сарын тэдэнд тариач дарагчаар томилогдсон ирэв гэд гарч ах жишээтэй тийм ээ. Харин өдөр тутмын үйл хэрэг хэлсэн ярьсан үгсийг нь бол маш товч тэмдэглэсэн байх бөгөөд зарим үед бол яг чухам хин гэдэг дарагч нь одоо хэлсэн. Хин гэдэг дарагч нь одоо яг энэ тухайн үйл явдлыг одоо өгнүүлээд байгаа юм тий. Тэрийг нь мэдхэд бас зарим тохиолдолд боломжгүй байгаад байдаг. Яагаад гэвэл дарагч ингэж хэлв гэд одоо нэр нь гарахгүйгээр шууд одоо тэмдэглэсэн байх нь шүү дээ тийм ээ гуйлан улсын судар дээр. За
За ерөнхийдөө бол Монгол дарагч бол их ихэнх эрх мэдэлтэй байсан. За улсын банк төдийл үл одоо хүндэтгэж харьцдаггүй байсан зэрэг нь бол энэ ийм тэмдэглэлүүд бол хууль улсын судар дээр бол байдаг. Олонтаа тохиолддог. За тэдгээрээс зарим онцлог мэдээг танилцуулах юм бол дарагч одоо сонирхолтой гэснийгаа би та бүхэнд танилцуулж байгаа шүү. За тэгээд эдгээрээс бас илүү сонирхолтой мэдээллүүд бас байгаа. Тэгэхээр та бүхэн тэр мэдээллүүдийг олж уншихын тулд мэдхийн тулд бидний номыг заавал худалдан аваарай гэх жижиг реклам хийчих тийм ээ. За дарагч угсаа гарал сайтай айлын охинтой суухыг ураг холбохыг хүссэнд зөвшөөрөв гэдэг ч юм уу тийм ээ. За эсвэл дарагч тодор насан эцлүү. За энэ нөгөө насан эцэлсэн учраас яг нөгөө нэрийг нь бичсэн байна. За тэгээд үргэлжлүүлээд энэ тодрын талаар ингэж гарч байгаа. Тэрээр ноён нуруутай, ёс журамтай бөгөөд ард иргэдийг амар тайван байлгаж, ажил үйлсийг тод томрон гүйцэтгэх хагаад нэгээхэнчудаа хууль журмыг үл хөсөрдүүлсэн тул ман түүнийг өндрөөр үнэлжээ. Түүнийг хүн дээр өвцөнд улсын отож эм барьсан боловч хариуд нь одоо улсын отож эм барьсан байх нь шүү дээ. Тодор дарагчид тэгэхэд бол тодор дарагч ингэж хэлсэн байх нь. Өвчин ихэд хүнд тул дахин хөл дээрээ босохгүй нь лавтай би одоо. Хэрвээ энэ имийг уугаад хэрвээ би өгөх юм бол хорон санаа өвөрлөгсөд гэж одоо бичсэн байгаа. За өөрөөр хэлбэл одоо хорон санаа өвөрлөгсөд байж болно. Эсвэл одоо Монголын засаг газрынхан байж болно тийм ээ. Холбогдох одоо энэ том дарга учраас тийм ээ. За энэ холбогдох хүмүүс танаа улсыг буруутгах нь гарцаагүй хэмээгээр имийг исүүн насан эцэслэхэд цугаар харамсав гэсэн ийм мэдээ байх жишээтэй. За дарагч Монголын дотоод бичгийн яамнаас ирсэн албан бичигт заасны дагуу дорнод хязгаар болон Кёнсан мужид очиж халимны тос олохоор явв. За мөн шин дарагч томилогдсон ирсэнд Ван сонны хаалганы гаднаас угтан авлаа тийм ээ. За мөн Хэдо дарагч энгийн ардууд нум сум биедээ авч явахыг хориглоо гэсэн мэдээнүүд байна. За мөн дарагч Ванд өгүүлрэн зарлиг буюу энэ сонжийг гэж байгаа тийм ээ. Хаан би за өршөөл гих зэрэг үгс Монголын хааныхтай та нар одоо адилхан хэрэглээд байна. Ингэж болохгүй гэд Курёгийн ванг зэмлснээр вангийн одоо ордонд хэрэглэх цолын зэргийг бууруулж мөн цагтл харилцааны бичигтээ бас энэ хаан би гэдэг үгийг одоо хэрэглэхгүй болсон гэх жишээтэй. За цаашлбал дарагч Шимо Танчи нутаг боцох зам зуур Ванд бараалхаж алба хүлээлгэн өгч сайшаалын үг бичиж өгөхийг хүсв. За нөгөө дарагч маань мэдээж нөгөө томилогдсон очиж байгаа хугацаатай байгаа тийм ээ. За тэгээд хугацаанд дуусгаар бас эргээд явахдаа сайшаалын бичиг одоо бичиж өгөхийг одоо хүссэн байна. Өөрөөр хэлбэл одоо бид нөгөө одоогийн нөгөө recommendation тийм ээ. Одоо за энэ хүн болвол ингэж одоо сайн ажиллаа. Одоо хамтран одоо манай хүрээ улсад бол гавьяа байгууллаа ч гэдэг юм уу тийм ээ. За тийм агуулгыг бол хүссэн байх нь. За гэтэл бол гэвч тэрээр алба гүйцэтгэх хугацаанд сайшаал хүртэх зүйл нэг ч удаа хийгээгүй тул сайшаах бичиг хийж өгсөнгүй гэх мэтчлэн. За ийм одоо мэдээнүүд байна.
Тэгэхээр яах нь мэдээж аливаа зүйл нөгөө сайнтай муутай байдаг учраас тийм ээ. Тэгэхээр сайн дарагч нар ч байсан байх нь байна. Ингээд гол улсын сударт ингээд одоо сайшаалын үгээр тэмдэглэгдэн хацарсан. Тэгвэл бас тийм ч таатай бус тэмдэглэгээ хийсэн тийм ээ. Ийм дарагч нар энэ тухай бас байдаг байх нэ. За. За энэ 6 зүйл шаардсан гэдэг тийм ээ. За түрүүн бол товч хэлсэн байгаа. Товч танилцуулсан байгаа. Гэхдээ одоо бас яна цаг бүр амар явж өгсөн байна тий. За надад одоо хэдэн минут үлдэж байна? Та юу яагаад өөрөө багцаалтаа дүгнэлт рүү орох юм уу? Хөө. За энэ нөгөө одоо нөгөө мэдээнүүд маань маш сонирхолтой болохоор аавал сонсгомоор санагдаад ингээд яриад байсан чинь бас цаг маань талиж өгсөн байна. Тэгэхээр энэ Монголтой холбогдох мэдээнүүдээ энэ үрээд зогсооё. За тэгээд олон гой мэдээллүүд байгаа учраас манайхаа намаа хөтлөж аваарай. За энэ харилцааны бичиг маань бол ингээд ийм дөрвөн үндсэн хэсэгт ингээд хуваагдана гэдэг дөрвөн ийм янзын төрлийн харилцааны бичиг байгаа гэдэг тавхан танилцуулсан байгаа тийм ээ. За эхний буюу энэ Монголын их хаан Гурван улсын ванд илгээсэн зарилгын бичгүүд болол нийт 1270-80 онд Монголын их хааны нийт 34 зарилгын бичиг болол зарилгын бичгийн тухайд мэдээ эсвэл зарилгын бичиг маань өөрөө бас яг их хувийн гэх юм уу одоо жинхэнэ бүтэн агуулгаараа гэх юм уу тийм ээ агуулгаараа одоо байдаг байх нь нэ. За тэдгээрийг бол ингээ харахад бол зарлиг, сургах зарлиг, жуу гэсэн ийм гурван зүйл байгаа. За тэгээд энэ зарилгын эдгээр бичигүүд маань бол яг нь ерөнхийдөө зарим нь бол бүтэн агуулгаараа байж байгаа. Зарим нь бол их хаан зарлиг болгоо. Их хааны зарлиг бол ийм утгатай гэдэг нэг товчхон ингээд мэдээллийг товчлоод оруулсан. Эсвэл зүгээр их хаан жуу бичиг явуулав гэд тийм мэдээ байгаа мөртлөөсөө яг жуу бичгийн дотор нь яг ямар агуулгатай байгаа нь одоо байхгүй тэмдэглэгдээгүй ийм байдаг. За дараагийн энэ нь бол мэдээж маш олон шалтгаантай байгаа. Гэхдээ одоо бол цаг хүрэлцэхгүй учраас одоо тавчлаа. Номон дээр маань бол бүгдээрээ байж байгаа. Яагаад юм гэдэг юм тийм ээ. Дараагийн танилцуулах одоо зүйл маань бол Гурван улсын ван Монголын их хаанд илгээсэн өргөх бичгүүд. За энэ маань бол судлан буй он цагийн хүрээнд нийт 65 өргөх бичгийг явуулсан тухай Гурван улсын судрын сурвалжт гэрт бол тэмдэглэлэн үлдсэн байт юм байна. За тэгээд тэдгээр нь бол илэрхийлэн айлтгах бичиг, өргөх бичиг, илтгэл, өргөх айлтгал бичиг, баярын бичиг, гэрээс айлтгал, талархлын бичиг, гişигт мөргөх айлтгал бичиг, шинэ жилийн баярын бичиг, хааны мэлмиг хийсэн өдөрт дэвшүүлсэн баярын бичиг гэж одоо хувааж ангилан авч үзэж болохоор байгаа. За тэгээд мөн ялгаа байхгүй эдгээр бичиг маань 65-уулаа бүгдээрээ бол агуулга нь тэмдэглэгдээгүй. За жишээлбэл энэ шинэ жилийн баярын бичиг хааны мэлмиг хийсэн өдөрт дэвшүүлсэн баярын бичиг хоёрыг бол ерөнхийдөө баярын бичиг илгээв гэд нөгөө он сартаагаа ингээд байж байгаа.
Гэтэл бол яг баярын бичгийн агуулга маань яг ямар байсан тийм ээ? Одоо жишээлбэл одоо их хаанд Курей улсын ван болол ингээд төрсөн өдрийн мэд дэвшүүлэхтэй бол хэл уран яруу бичсэн байх нь бол ойлгомжтой. Гэтэл бол агуулга нь бол бид нар мэдэх боломжгүй. Энэ бол хууль улсын садарт тэмдэглэгдээгүй. Харин яг одоо улсын түүхэнд одоо заашгүй одоо заавал оруулахгүй болохгүй гэсэн ийм илэрхийлэн айлтгах бичгүүдийг бол оруулж өгсөн байдаг. За дараагийн хэсэг бол Монголын засаг газраас Курей улсад илгээсэн алтан бичгүүд тийм ээ. За эндгээр маань нийтдээ бол 24 бичиг байгаа. За тэгээд алтан бичиг, тархах бичиг, түгээх бичиг, дотоод бичгийн яамны зарлиг, битүүмжид зарлиг гэсэн харилцааны бичгүүд бол ирсэн байгаа. Харин Курей улсаас бол Монголын засаг газарт уучлаарай би энд нөгөө нэг бичиж нөгөө цаг байхгүй учраас бичиж амжаагүй болоод ингээд үлдээсэн байна. Курей улсаас бол Монголын засаг газарт илгээсэн 2 төрлийн алтан бичиг байгаа даа. За нэг нь бол зүгээр бичиг гэж тэмдэглэсэн байна. Соо буюу бичиг гэдэг тийм ээ. Нөгөөх нь болохоор ихтгэл гэж тэмдэглэгдсэн юм 2 төрлийн алтан бичиг болсон байна. За тэгээ нийтдээ бол ийм 27 алтан бичиг байгаа. Хууль улсын судар дээр бол тэмдэглэгдсэн үлдсэн. Монголын засаг газраас болохоор 24. Гэхдээ ийм олон янз байна шүү дээ, тийм ээ. Курейгийн засгийн газраас болохоор 27. Тэгээ 2 төрлийн байгаа. За ингээд дүгнэлт рүүгээ орё. За Хууль улсын судрын сурвалжит гэрээ 1270-аас 1280 оны хэсэг тэмдэглэгдэн үлдсэн мэдээ баримтууд нь бол нийтдээ 537 мэдээ баримтууд байгаа бөгөөд тэдгээр нь 21 зүйл ангид бол бид хуваан авч үлдсэн байгаа. За тэгээд 21 зүйлд хуваан авч үзээд тэр дотроос Монгол Солонгосын харилцааны бичгүүдийг нь илүү ингээд нарийсгаад одоо авч үзсэн. За ингээд харилцааны бичгүүдээс маань бол дараах байдлаар бол дүгнэлт маань бол гарч ирж байна. 1271 онд хамгийн олон мэдээ явуулжээ. За энэ нь бол одоо ийм учиртай гэдэг хэлсэн байгаа тийм ээ. Түрүүнд танилцуулсан учраас үүнийг бол алгасъя. Энэ дээр нэмэгдэх нь миний яриаггүй болохоор Монгол Курейгийн хамтарсан зэрэг Курейгийн дотоод бослогын самууныг дарсан түүнчлэн Япон руу тогтсон зэрэг бол томоохон үйл явдлууд давхцсан байгаатай холбоотой. За хоёрдугаар болохоор Монголоос Курей руу болон Курей улсаас Монгол руу ирсэн болсон элчсийн тухай мэдээ, Монгол гүнжийн тухай мэдээ, Монголын их хаанаас Курей улсын ванд илгээсэн зарилгын бичгүүд, Курей улсын вангаас Монголын их хаанд илгээсэн өргөх бичгүүд болон тэдгээрийн тухайд мэдээ сэлтүүд бол энэхүү 537 мэдээний маань хамгийн их хувийг эзэлж байгаамаа. За тэгээд үүн дотроос нөгөө харилцааны бичгүүд маань болохоор 34 Монголын хааны зарлиг, 65 Курейгийн вангийн өргөх бичиг, 24 Монголын эрх бүхий газрын алтан бичиг, 27 Курейгийн эрх бүхий газрын алтан бичгүүд их судалсан. За тэгээд эдгээрийг судалсан чинь дараах зүйлүүд бол тодорхой болсон. За юу вэ гэвэл дээрх цагтлах харилцааны бичгүүдийн дотроос Монголын их хаанаас Курей улсын ванд илгээсэн зарилгын бичгүүдийг тэмдэглэн үлдсэн хэлбэр нь бол одоо 3 хэсэгт одоо
хувааж хэлцэж болно гэд та бүхэнд түрүүн товчхон хэлсэн байгаа тийм ээ. За энэ дээрээс нэмэлтээр ярих зүйл юу вэ гэвэл зарилгын бичгийн утга агуулга бүрэн тэмдэглэгдсэн буюу бүрэн нангиад их гэж байгаа тийм ээ. За ийм хэлбэрийн зарилгын бичиг бол уул улсын сударт 16 тохиолдож байгаа. За тэдгээрт бол өгүүлэн бүхий үеийн Монгол албан бичгийн онцлог болох үг хэллэг агуулгын ерөнхий хэлбэр зэрэг нь бол огт ажиглагдахгүй байгаа. За нөгөө Монгол их хаадын зарилгын эхэнд бичигддэг мөнх тэнгэрийн хүчинд их суу зайлын ивэн хаан зарлиг мануу гэдээ одоо ерөнхийдөө хэлдэг байгаа шүү дээ тийм ээ. За эдгээр үг хэллэг бол ерөөсөө байхгүй байгаа. За тэгээд уг зарлиг бичгүүдийг бол нангиадаар жуу бичиг хэмээсэн нь бол дээрх бичиг анханасаа нангиадаар бичигдсэн байх магадлал өндөр байгаа. За тэгээд мөн дээрх зарилгын бичгүүдийг бол гуйл улсын сударт тэмдэглэхдээ нангиад ихийнх нь хэлбэр онцлогийг эвд бээд харин агуулгын нь бол алдагдуулгүйгээр за ингээд солонгос сурвалжлынхаа хэлбэр найруулгаар нь тэмдэглэжээ гэж үзэж байна. За тэгээд зарилгын бичгийн утга агуулга бүрэн бос тэмдэглэсэн буюу зөвхөн утга санааг нь товчлон буулгасан нангиад ихүүд байгаа. За эдгээр нь бол бидний судалгааны хамрах хүрээнд 13 тохиолдсон. За үүнийг бол юун түрүүнд бол сударч төшмөл буюу энэ одоо түүхийг бичиж байгаа тийм ээ. За сударч төшмөлийн хувьд зарилгын бичгийн утга санаа ач холбогдол төдийл өндөр бус тул тийм товчлон тэмдэглэсэн байх магадaltaй хэмээн тайлбарлаж болох талтай. За нөгөө талаар бол гуйл улсын сударт их хааны жуу бичгийг үг үсэгчлэн буулгалгүй шалтгаан нь бол бас шинэ үсэг буюу дөрвөлжин үсэгтэй холбоотой байхыг бас үгүйсэх аргагүй. За үүний талаар бас их сонирхолтой гэхдээ одоо бол ярьж амжихгүй. Тэгээд номноосоо та бүхэн уншнаад за мөн Курэ улсад Монголоос илж очсон тухай тэрхүү элчийн Куред очсон өдөр сар болоод их хааны жууг үрдлэн очсон жуу бичгийг хэрхэн хүлээж авсан тухай тэмдэглэл байх боловч тэрхүү жуу бичгийн утга агуулга тэмдэглээгүй 4 мэдээ тарлцсан. Яг харьцангуй цөөн байна тийм ээ. За тэдгээр нь бол Курэ улсын нэр сүр зарим түүхийн одоо гашуун үнэнтэй бол холбоотой байх боломжтой гэж судлаачид дүгнсэн байдаг. За энэ үнийг бол бас батлахын хажуугаар за хэрв дээрх мэдээллүүд нь бол байх юм бол тухайн үед Вангийн сударч төшмөл жуу бичгийн эхийг биш юмаа гэхэд ядаж агуулгын тухайч болов заавал тэмдэглэсэн байх ёстой гэж үзэж байна. Гэтэл бол ерөөсөө ор тас дурдаагүй зөвхөн жуу бичиг ирсэн тодорхой байгаад байдаг. Гэтэл агуулгын талаар юу ч байхгүй байгаа нь бол маш их сонирхол татж байна. За тэгээ нийт одоо ингээд 7 зүйл байгаа. Одоохон дууслаа. За 5 дугаар талхлаар гуйл улсын сударт гарч буй 1270-аас 80 онд хамрагдах Юань улс болон Курэ улс хоорондын нийт харилцааны бичгүүдээс бид Монгол буюу Юань нь эзэн улс, Курэ нь бол Юаний харьяат улс, хоёр улсын харилцаа бол эзэн харьяатын харилцаатай байсныг тод томроо харагдаж байна гэж дүгнэж байна. За тэгээд яагаад вэ гэж тийм ээ? Яагаад ийм гаргалгааг гаргаад байгаа? Энэ гаргалгаа нь яаж гарч байгаа гэд энэ хоёр талаар одоо та бүхэн танилцуулах юм бол зарим энэ нөгөө солонгосын судлаачид бас нөгөө тэгдгэлтэй. Юаний оролцоот үе, хөргөн улсын үе. За энэ үед бол ерөөсөө ийм эзэн харьяатын шинж байгаагүй гэж одоо үздэг солонгосын судлаачид байдаг. Тэгэхээр энэ хүү дүгнэлтийг бол заавал гаргаж тавих нь бол бидний хувьд бас
чухал байсан учраас энэ одоо энийг гаргаж ирсэн. За тэгээ энэ нь бол Кореогийн гадаад болон дотоодын асуудал нэг бүрийг биедан шийдэхгүй. Монголын талаас заавал зөвшөөрөл авч, тийм ээ? Заавал зөвшөөрөл хүссэн агуулга бүхгүй. Одоо энэ агуулга нь бол бичгүүдээс хоёр улсын харилцааны бичгүүдээс бол маш тод томрон бол харагдаж байна, илэрхий байна. Тийм ээ? За энэ бичгүүдэд бол ерөнхийдөө цэрэг дайны холбоотой агуулга зонхилж байна. Энэ нь бол Кореогийн дотоод самууныг дарах, Кореог эрхэндээ оруулсны дараа Японыг дайлах Монголын одоо бодлоготой холбоотой гэж дүгнэж байна. За учир нь бол нийт 150 харилцааны бичиг шүүн үзснээс судалгааны ач холбогдолтой гэж үзсэн нь бол 129 гэж бид нар үзсэн байгаа. За эдгээр 129 бичгийн 63 буюу 48.8% нь бол цэрэг дайчилгаатай холбоотой баримтууд байгаа учраас юм аа. За тэгээд эдгээр нь бол Кореогийн талаас Монголын эсрэг байр суурь бүхий цэргийн эрхэт түвшинтээсээ эрх мэдэл мөхс болсон Кореогийн ван дээрх байдлыг бүрт ашигтайгаар эргүүлж, тийм ээ. За эрх мэдлээ сэргээх энэ хэрэгтэй Монголын цэргийн хүчийг ашиглах гэсэн Кореогийн вангийн даалт санаа. За нөгөө талаас болохоор Кореог эрхэндээ оруулснаар сүм улстай харилцаатай яг тухайн үед тийм ээ сүм улстай харилцаатай буй байсан Корео улсаас болгоомжлох цаашлбал Японыг эрхэндээ оруулах гэсэн Юан улсын бодлого хоорондоо ашиг сонирхол нийлсэнтэй холбоотой юм аа. За дараагийн 6 дугаарт бол судлан буй бичгүүдээр дамжуулан Юан Кореогийн гадаад харилцааны албан бичгийн дэг жаягийг бас тодруулсан. За үүнээс үзэхэд бол Юан улс нь гадаад харилцааны албан бичиг бичиж боловсруулах нарийн дэг журамтай байсан нь бол харагдаж байна. За гуйлан улсын сударт тэдгээрийн хэлбэр мэргэжлийн хувьд нарийн ялгаж тэмдэглэсэн түүнийг бол нотлох тод баримт болж өгнө. За Солонгосын судлаачид Юан Кореогийн харилцааны бичгүүд нь өмнөх болон дараах цаг үетэйгээ бол цаг үетэй харьцуулахад нарийн тогтсон дэг жаяг хэлбэр маяг бараг байхгүй, маш замбраагүй гэж одоо үзсэн байдаг. За тэгвэл бидний энэ судалгаагаар бол алтан бичгийн төрөл хэлбэр хэв маяг хэлбэршин тогтсон ямар тохиолдолд аль төрлийн ямар агуулга бүхий алтан бичиг цагтл харилцан илгээдэг байсныг бол урьдчилан таамаглах боломжтой байгаад байгаамаа. За энэ агуулга бол харилцааны бичгүүдийн онцлог гэсэн яг тэр хэсэгт бол туссан байгаа шүү. За номон дээрээс хаанаас олж харж болох уу гэдээ та бүхэндээ танилцуулж байна тийм ээ. За 7 дугаарт бол бидний судалгаанд хамруулсан судалгааны бичиг цагтлыг Юан улсын судар болон одоо хятад Монгол сурвалжийн мэдээтэй Юан улсын судрын хятад Монгол сурвалжийн мэдээтэй одоо тулган үзсэн. Энэ дээр болохоор Юан улсын судрын нөгөө гуйл улсын шаштар гэдээ байгаа тийм ээ. За үүнтэй бол бид нар тулгаж үзсэн байгаа. За тэгээд ингээд тулган үзэхэд бол тооны хувьд гуйлан улсын судрын мэдээ баримт хамаагүй олон агуулга нь нарийн тодорхой болох нь тогтоогдсон. За энэ дээр сонирхуулаад хэлэхэд бол яг энэ хамрах он цагийн хүрээнд 150 цагтл харилцааны бичиг буюу 537 одоо Монголтой холбоотой мэдээ гарч байхад эсрэгээрээ нөгөө талаасаа Юан улсын судрын гуйл улсын шаштарт нь болохоор ерөөсөө гуйл улсын талаар Корео улсын талаар 27хан зурвас мэдээ байх жишээтэй. Тийм ээ. За харилцааны бичгүүдийн тийм ээ. За тэгээд энэ нь бол эдгээр нь тийм ээ. Гуйлан улсын судар бол дундад зууны Монгол Солонгосын харилцааны түүхийн хамгийн гол тулгуур сурвалж гэдгийг бол дахин нотлон харуулж өгч байна. Тэгэхээр та бүхэнд хэлсэн тийм ээ зөвхөн сурвалжит гэрийн 2 ботыг л одоо судлаад тийм ээ 5 жилийн хугацаанд судлаад тэгээд одоо 150 цагтл харилцааны бичгийг одоо шүүрдэн олж илрүүлсэн байхад
үлдсэн 40 одоо 4 ботод болол ямар мэдээ баримт одоо байгааг бол таашгүй. Тэгэхээр одоо маш ариун баялаг байна гэж та бүхэндээ хэлхийг хүсэж байна. За ингээд энэ хүрээд өнөөдрийн маань та бүхэн танилцуулъя гэж батсан агуулга бүгднийг ярьлаа. Тэгээд эхнээс нь дуустал нь сонирхон сонссон та бүхэндээ маш их баярлалаа. За ариун байгал юугаа. За доктор ариун байгал багштай их баярлалаа. Тэгээд өөрийн диссертацийн ажил дээр үндэслэн гуйлын улсын судалдах Монгол Солонгосын харилцааны бичгүүд гэдэг Монголын түүх, дээрээс нь Монголын эзэнт гүрний түүхтэй холбоотой их он сонирхолтой одоо энэ бүтээлийнхээ талаар одоо бид бүхэнд ингээд лекц уншинд Монгол Улсын их сургуулийн Монгол судлалын хөрөлнгөөс их талархаж байна. Тэгээд энэ манай ариун байгал багшийн лекцэнд оролцож байгаа сонсож байгаа сонсогч нараас манай багш нараас судлаач нараас асуух асуулт байвал ариун байгал багшаас одоо асууно хэмээн хүсэж байна. Маш ойлгомжтой ярьсан юм болоо. Микрофоноо нэгээд асууж болно. Тэгээд ариун байгал багштай баярлалаа. Бидний урьдчилан хүлээж авч оролцсонд. Тэгээд би зүгээр сонирхоод нэг юм асуучих гэж бодож байна. Одоо нөгөө гуйлын улсын судар маань өөрөө бол нөгөө эртний Солонгос хаан зүсгээр тэмдэглэгдсэн гэдэг чинь шүү дээ, тий. Түүгээр нь дамжуулаад бидний харилцааны бичгүүдийг одоо ингэ тодруулж агуулгын ингээд уншиж байна гэж ойлгож байгаа. Тэгээд тэр яг нөгөө харилцааны бичгүүд нэг их хуваар уламжлагдж ирсэн зүйл байд юм болов уу? Та түүнийг тийм эсвэл одоо хэрэг үнэхээр тодорхойгүй бол ямар бичиг үсгээр тэмдэглэгдсэн байд юм бол тий. Одоо жишээл Монголоос Солонгос руу одоо Кореягаас Монгол руу гэхээр нөгөө ямар хэлээрээ бичдэг эсвэл нангад гэхээрээ байд юм уу тий. Түрүүнд нэг таамаглалсэн шүү дээ. Нангадаараа байж магадгүй юм. Тэгэхээр тэр их сурвалж нь ямар хэлээр яаж авдаг гэсэн ба товчлол нь яаж хийдэг байсан юм бол ч гэдэг юм уу. Тэр их сонирхолтойсэн юм чи та энэ талаар мэдээлэл хэлчих үү? Баярлалаа урнаадаа. Би яг өндөө бол яг энэ талаар ингээд амар ярих хүсдэг байхгүй юу? Яг нэг дандаа цагтандаа ингээд нөгөө давчтаад ерөөсөө ярьж чадахгүй дандаа өнгөрөөд байдаг. За тэгээд маш сонирхолтой асуулт тавьсан урнаадаа баярлалаа. Яг өндөө бол одоо хэрнэ эдгээр цагтлах харилцааны бичгийн их хувьд ерөөсөө байхгүй хадгалагдаж үлдээг байх нь бид нарт бол олдоогүй. Магадгүй Солонгосын одоо хувь хүмүүсийн тийм ээ одоо хувь хүмүүсийн номын сангаас нь гэрийн номын сангаас нь бас ингээд заримдаа эртний зохиолууд гарч ирдэг л дээ тий. Магадгүй хойштой бол гараад ирэхийг бол үгүйсэхгүй. Гэхдээ яг өнөөдрийн байдлаар бол байхгүй байгаа. Тэгээд миний насны мөрөөдөл гэх юм уу да тий. Монголын хааны одоо Солонгос руу явуулсан зарилгын бичгийн эхийг олж үзэж хэрвээ одоо өнөө хэр одоо ямар нэгэн байдлаар ингээ уламжлагдаад ирсэн байх юм бол тэрийг нэг гартаа барьж үзээд гартаа барьж үзэхгүй мач гэхэд ядаж нэг нүдэрээ нэг ингээд тийм ээ одоо файл хэлбэрээр ч хамаагүй ингээд харах нь бол миний мөрөөдөл нэг мөрөөдөл байгаа. За тэгээд өндөө бол энэ нөгөө сүүлийн их сургуулийн Хюжангаг буюу хааны номын сан бол энэ сүүлийн их сургууль дотор байдгийм аа. Тэгээд яг Аз судлалын хүрээлэн миний яг ирсэн байгаа хүрээлэн юм яг хажууд нь байдаг. Тэгээд би нөгөө гордохтаа бас эндээс нөгөө
саяны тийм ээ сахил жуу бичиг харилцааны бичгүүд маань бас байх болов гэж горьдлоготой бас ирсэн боловч холбогдох зүйлс холбогдох ажилтан хүмүүсээс лавлахад бол нааштай хариу бол олж чадаагүй. За тэгээд гэхдээ бол яг гуйлан улсын судрын маань 1451 онд тийм ээ яасан энэ судрын маань 2 модон барын яг энд бол хадгалагдчихж байгаа юм билэ. Бүтэн хуваараа гэсэн үг. 139 бот штэ тийм ээ. Тэгэхээр бүгдээрээ энэ гуйлан улсын судрын маань бол олон тэр нөгөө нэг бүрэн биш хувилбарууд нь бас байдаг. Гэхдээ бол яг энд бүрэн 2 хувилбар бол хадгалагдсан байгаа юм билээ. Тэгээ одоохондоо бол бас нөгөө коронатай холбоотой нэгдүгээрт хоёрдугаарт угаасаа энэ хааны номын сан гэдэг чинь ерөөсөө материалыг ингээ гараар ингээ бичлэн бариулж үзүүлдэг газар юм байна. Тэгээ нөгөө өөрөө ингээ нөгөө хүсэлтэд гаргахаар мэйлээр дандаа ингээ явуулдаг. Тийм ээ. Тэгэхээр ингээд нөгөө софт хэлбэрээр дандаа материалаа үзэж болдгийм билээ. Баярлалаа орнадаа. За баярлалаа гэж. За өөр асуулт хүмүүст асууж байна. Ер нь цагтаа яг амжилтлаа гэж баярлалаа. Ашгүй дээ. Уг нь зөндөөл юм ярмаар байлаа. Нэрээ яг нөгөө Монголд ерөөсөө хамгийн гол нь нөгөө орчуулагдж байгаагүй. Ерөөсөө Монголын түүхтэй холбоотой сурвалжийн одоо хаач байхгүй мэдээллүүд багтсан гэдгээрээ одоо бидний судалгааны хамгийн гол давуу тал байгаа байхгүй юу. Тэгэхээр бол сонирхолтой мэдээллүүд маш их байгаа. Тэгээд та бүхнийг сонирхоорой гэж хүсэж байна. Ондрох багш асуулт байгаа болоо. Байгаа юм байна. Уг нь нэг чиглэлийн болохоор тав дэмжиг багш ондрох багшийг санал болгож байна тийм ээ. Тийм бас ондрох багш. Ондрох багшаасаа бас нөгөө асуух лавлах зүйлүүд бас маш их гардаг. Тэгээд заримдаа бас асуудаг. Тэгээ багш маань айгүй урайлгахан ингээд хэлж өгдөг. Тэгээд энэ завшааныг ашиглаад бас баярлж талархаж явдаг шүү гэдгийг гяс хэлээд өнгөрч тийм ээ. За. Энэ хооронд нэмэлтийг мэдээлэхэд нөгөө Ариун Баглагчийн ном сайн дэлгэрүүлээд номнаас уншаарай гэд нэлээд хэлсэн тийм. Тэгээ энэ номыг худалдаж авахыг хүсвэл манай Монгол судлалын хүрээлэнгээс авах боломжтой. Бас Нойс пресс гэдэг номын дэлгүүрт бас судалгаалагдаж байгаа шүү гэд мэдээлэл хүргье. Тэгээ баярлалаа. Бүгд ч гэсэн баярлалаа. Маш сайхан энэ залуу судлаачид, ерөн судлаачид маань бол маш сайхан боломжийг олгож байгаа. Монгол судлалын хүрээлэн энэ сурвалж судалгаа гэдэг энэ нөгөө юу гаргаж байгаа шүү дээ. Тэгээ цувралтай монумент Монгол. Цуврал гаргаж байгаа энэ цувралын маань нэг хэсэг болж байгаа. Тэгээд энэ цувралыг та бүхэн ингэж одоо гаргаж байгаа нь бол маш их одоо сайхан ажил болж байгаа шүү гэдгийг бол илэрхийлэхийг хүсэж байна. Тэгээд дахин талархлаа илэрхийлж байгааг минь хүлээн аваарай. За баярлалаа. За тэгвэл өнөөдрийн лекц уншиж өгсөн одоо доктор Ариун Баглагчтай их баярлалаа. Тэгээд бид нар дараагийн цуврал лекцээр доктор, дэд профессор Ондрох багшаар одоо бас лекц тавилах юм аа. Тэгээд тухайн үед бид бас лекцийн сэдв товыг одоо бас та бүхэнд хүргэх болно. За их баярлалаа багшаа. Эрдмийн өндөр амжилт хүсье.
Баярлалаа. Та бүхэндээ ч гэсэн эрдмийн өндөр их амжилт хүсье. Хөтөрж байгаа ханиаднаас болгоомжлоорой. Корона зөндөө хэцүү байгаа юм шиг сонсогдоод байна. Халтур хамгааллаа сайн бариарай. Тэгээ бүгднийг маш их санаж ийн удахгүй уулзъя. Баярлалаа. За баярлалаа. За өгш. За баярлалаа. Ингээд дуусахгүй багш. Тэгээ. За. Тэгээ. За. За лекц орж сонссон хүмүүстээ баярлалаа. За баярлалаа.